Бүгдээрээ сайн уу? Ерөөлийн сувагтай хамтаагаад баярлалаа. Өнөөдөр Лук ном эхэлж байна. Тэгээ 1-р бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Баярлалаа ертөнцийн эзэн минь ээ, энэ цагийн төлөө. Энэ цаг эхнээс нь дуустал та ариун сүнсээрээ удирдах болтугай. Миний амнаас гарах үгнийг болгоныг та удирдах болтугай. Таны өмнө би даруугаар ирж байна. Та өөрийн алдрыг, та өөрийн ариун нэрийг энэ цагт алдаршуулах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирчнаа. Амен. Есүсийг мэдлэхийг урьдчилан хэлсэн гэсэн гарчигтай 30 дугаар ишлэл дээрээс Габриэл тэнгэр ирж хэлж байна те. Мария, бүү чи Бурхны ивэлийг олжээ. Үзэгт дүн чи хэвлэдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээд хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Амен. За Габриэл ингэж хэлсний дараа Мария Габриэлээс асууж яг юу болох талаар тодорхой асууж ярилцж байна те. Энэ үйл явдал нь болохоор 34-өөс 45 дугаар ишлэл дээр маш тодорхой байна те. 46 дугаар ишлэл дээрээс Мария Бурханд хандан талархлыг өргөж байна. Сэтгэл минь эзнийг дээдлэн, сүнс минь миний аврагч Бурханд баясна. Учир нь шивгчнийхээ даруй байдлыг харах тун энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтөе гэж тооцох болно. Учир нь хүчит нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. Амен. Энэ үйл явдал дотор болж байгаа Габриэл тэнгэрлэгчээс Мария үгийг сонсоод хүлээж аваад Бурханд эргүүлээ талархал өргөж чинь те 48 дугаар ишлэл дээр онцгойлон учир нь эзэн шивгчнийхээ даруй байдлыг харах тун энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтөе гэж тооцох болно гэсэн байна. Амен. За энэ ишлэлээр дамжуулан ариун сүнс надаас яг ингэж асууж байгаа юм шиг. Миний талархал яг ямар байна вэ? Миний зүрхнээс өргөж байгаа, эзэнд өргөж байгаа, эзнийг магтж байгаа тэр талархал яг яаж гарч ийн? Би өнгөрсөнд хийж өгсөн зүйлсийн төлөө эзэнд ихэвчлэн талархаж байна уу? Эсвэл ирээдүйд хийж өгөх зүйлийн төлөө би эзэнд талархаж байна уу гэж би өөрөөсөө асууж ийн л та. Тэгсэн чинь би талархаад суухдаа эзэн минь та надад энэ зүйлийг өгсөний тань төлөө талархаж байна. Эзэн минь та намайг үнэхээр энэ зүйлээр өрөөсний тань төлөө талархаж байна. Та намайг ийм байхаас ийм болгож өөрчилсөний тань төлөө талархаж байна гэж дандаа хийж өгсөн. Ингээд тэр яг миний амьдралд биелсэн тэр гэрчлэлүүдээрээ дамжуулан би эзэнд талархаж байгаагаа би анзаарч ирэл та. Тэг би эзэнд ирээдүйд надад хийж өгөх зүйлийн төлөө яг энэ Мария шиг те тухайн үед Габриэл тэнгэрлэгч хэлсэн. Тэгээд тэр зүйл нь болоогүй байхад Мариягийн гаргаж байгаа талархал нь болохоор харах тун энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтөе гэж тооцох болно гэж хэлж байна. Тэгээ энийг ингээ уншсан чинь ирээдүйд тэр болох зүйлийн төлөө бас эзэнд талархах ёстой юм байна. Ирээдүйд тэр ирэх зүйлсийн төлөө, ирээдүйд тэр Бурхны бидэнд надад амласан тэр амлалтын төлөө би бас талархах юм байна. Би тэр амлалтыг хүлээж аваад түүнд талархлыг өргөх юм байна гэж би бас эндээс Мариягаас бас сурж авч байна. Тэгээд зүгээр л нэг Бурхан минь та надад ийм зүйлийг хийж өгсөн, энэний чинь төлөө талархаж байна, тэрний чинь төлөө талархаж байна гэж талархахаасаа илүү ирээдүйд эзэн үнэхээр та надад үнэхээр тэр зүйлийг хийж өгөх эзэн, ирээдүйд та намайг үнэхээр өрөөгдөгцсөн эмэгтэй гэж дуудуулах тэр эзэн та гэж би бас талархах ёстой юм байна гэж ойлгож аваад сууж байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа үг ивэлэр уулзцгаая.